байцгаана уу guys? Жижи Зунами YouTube channel тавтай морил. Өнөөдөр би та тавтай 2 дахь офисын бизнес буюу Vehicle Warehouse-ын тухай маш дэлгэрэнгүй ярьж өгнө. Бид бүх боломжит даалгаврын талаар дэлгэрэнгүй авч үзэж, мөн видеоны сүлд яаж мөнгө алдахгүйгээр машинаа хөргөж өгөх болон ямар Vehicle Warehouse хамгийн гоё байртай бөгөөд зарах болон цуглуулах даалгавар хийхэд хамгийн амар вэ гэдгийг харуулах болно шүү. Мөн түншлд яаж банк хамгийн үнэтэй машины цуглуулах тухай ч гэсэн хийх учир видео дуустал нь үзээрэй. Уламжлал ёсоор карьер болон тэнд ямар шаналууд хүлээж байгааг ярилцсанаа. Энэ видео шин тоглогчж, туршлагатай хүмүүсч хэрэгтэй байх гэж бодож байна. Та бүхэнд видео маш их таалагдана гэж найдаж байгаа болохоор тавтай суугаад үзээрэй. Одоо пэйжийн тухай итгэн сүхгүйсэн очоод эхэлцгээе. Штат онлайн доолдортой шинэ машин үйлдэл авах гэтэл банк мөнгө өрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консоль, PC үйлдвэрүүдтэй хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манаагаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Эхлээд тээврийн агуул авах хэрэгтэй. Авахын тулд офис дээр очиод компьютерээр ард суугаад Vehicle Cargo-г сонгоод Warehouse map дээр дараад баруун дээр байгаа all дээр дараад агуулах сонгох юм. Нийт 9 агуул байгаа. Хамгийн хямдхан 1.5 сая, хамгийн үнэтэй нь 2 сая 850 мянга гэж байгаа. Агуулгууд нь бүгдээрээ адилхан 40 хүртэл машины багтаамжтай болохоор гол сонгох шаардлага нь байршил юм шүү. Өмнө хэлсэн байгаа видеоны сүүл би өөрийн байнга ашигладаг зөвхөн миний бодлоор хамгийн гоё байртай warehouse-ыг харуулах болно. За Vehicle Warehouse нь яг юу хийдэг вэ? Vehicle Warehouse нь Штат онлайн дөнгөж гарч иж байхад хамгийн анхны апдейтүүдийн нэг байсан. Гэхдээ одоо бодол хамгийн тогтвортой орлогын хിവэр байна. Агуулгын нийслэл 40 машин агуулах багтаамжтай. Та машин хулгайлж, засварлаж, зарнаа. Машинд гэмтлэх байвал ашиг багасна. Машинууд нь 3 ангилалтай: стандарт, дунд, дээд. Дээд ангиллын машин $100,000 зардана, $20,000 засварч зарцуулна. Цэвэр ашиг нь $80,000 юм. Өөр худалдаа авчид зарах боломж бий, гэхдээ ашиггүй шүү. Зарах үед NPC дайснууд гарч ирнэ. 4 давалгаа, тус бүр 2 машин. Остгол 50 хүргэн. Нэр public station NPC гарахгүй, гэхдээ тоглолч цаад болно. Тийм болохоор нуугдах 2 арга бий. Interaction menu руу ороод, security-ээр сонгоод, ghost navigation асаах. Энэ 3-ын дөрвөлжил нь $12,000 гэж байгаа. Хоёр дахь арга нь Лестер руу залгах. 1 минутын $500,000 $500 гэж авах шүү. Лестер зөвхөн таныг нууд, харин Ghost Navigation бүх багийг нуунаа. Мөн тээврийн агуулга нь тусаа тээврийн хадгалах зорилттой. Тиймээс тусаа тээвэр авах бол заавал хэрэгтэй. Хэрэв миний reset үзсэн бол та нар 3 долоонд дараалж Ramp багийг, Rocket Vault-ыг болон Phantom Edge авч болох байсан шүү. Хэрэв анзаараагүй бол энэ манай channel-ийг subscribe-ийг мотивац шүү. Би 7 хоног болон шинэ даалгавар болон зөвлөдийн тухай reset хийж байгаа. За, одоо даалгавруудын төлрүүд рүү оръё. Гэхдээ нэг сануулгах зүйл би ганцаараа тоглож байгаа үед гарч ирдэг даалгавруудыг харуулж